би ингээд ер нь ингээд гоё мөнгө төрөхтэй болоод тэгээд бас өөрийгөө хөгжүүлээд мэдлэг боловсралтай болоод тэгээд би гоё хөгжүүлээд гоё биетэй болоод илүү дэлжингүү гоё тийм атлетик биетэй болоод тэгээд дэлхийн улс орнуудаар аялаад тэгээд ер нь гоё аз жаргалтай болно гэж бодож явдаг байсан. За тэгээд тэгсэн чинь би сая одоо 26 наснда мөрөддөг байсан Швейцар улс руугаа аялаж үзсэн. Сая хэдэн 7 хоногийн өмнө тэгээд тэнд ингээд очисон чинь яг ингээд уг нь байгаль нь үнэхээр гоё. Үнэхээр гоё баян амьдралтай. Тийм улс байсан. Тэгээд би гайхсан байхгүй. Нэг зүйлийг гайхсан. Тэр нь одоо юу байсан бэ гэхээр нэг л юм дутаадсан байхгүй. Нэг л юм хоосон. Тэгээд згсэж яг тэр аз жаргал гэдэг чинь тийм баян чинээлээ гоё биштэй. За тийм мэдлэг боловсралтай тийм зүйл биш мэддэг ойлгож авсан. Тэр аз жаргал нь миний хувьд юу вэ гэхээр би өмнө ингээд дандаа өөртөө өгөөд гэсэн байгаа байхгүй. Аваад гэсэн байгаа байхгүй. Өөртөө юм аваад гэсэн ингээд өөрийгөө даажлал сайн сураал тэгэл маш сайн өөрийгөө бас дайчилж шаргуу хөдөлмөрлөөл ажиллаад тэгэл мөнгө төгрөг хураагаал за тэгэл хоолны дэглэмийг маш сайн барайл дасгал хөдөлгөөн сайн гээл эрүүл гоё биетэй бол чадсан гэтэл нэг л зүйлээс тэрийг би бүх зүйлээ ингээ өөртөө өгсөн байхгүй өөртөө ингээ авсан байхгүй тэгээд аз жаргал гэдэг бол би яг нэг зүйлийг ойлгосон тэр нь юу вэ гэхээр яг бусдад өгөх юм бэ тэр нь юу вэ гэхээр би саяхан бас ингээ дүүтэйгээ өчигдөр би ингээ аялдаг байхгүй нэг тийшээ нэг хөрхөн газар руу очиж үзсэн бас дүүгийнхээ манай дүү маань ингээд шаргуу ажилтсан бараг 15-20 хоног амралтгүй ажилтсан нэлээд ядарсан бахад бас агаард гарах маш гоё амралт болдог учраас агаарт авч гарсан байхгүй тэгсэн чинь манай дүү замдаа явж байгаагаар нь уцаа гисц тэгээд тэгсэн чинь би уг нь өөрөө гоё аз жаргалтай байхгүй агаарт тэгтэл манай дүү хажууд нөгөө уцандаа санаа зовоод жоохон тийм бухимдаад тэгээд бас ингээд жоохон сандраад ингээд тийм байдалтай байсан. Тэгээд би нэг зүйл анзаарсан байхгүй. Тэр нь юу гэхээр би миний аз жаргал тэгээд байхгүй болчих واخхой. Яагаад гэх юм бол би миний эргэн тойронд байгаа хүн аз жаргалтай байх юм бол би аз жаргалтай байх юм байна гэдэг би яг ойлгож авсан. Тэгээд би тэр аялалд ганцаараа явсан шалтгаан юу гэхээр би илүү өөрөө өөртөө ярилцахыг хүссэн. Тэгээд яг ингээд бодоод өндөр гайхалтай бид нар нөгөө энэ зүйлийг нөгөө бодох завгүй явдаг санагдсан. Тэр нь юу гэхээр амьдрал маш богинохон. Тэгээд яг энэ богинохон амьдралд яг бид нар яаж аз жаргалтай амьдрах вэ гэдгээ бид нар ингээд сайн бодож чадахгүйгээр л зүгээр л өмнө тулгарсан угаасаа хүний наацхын хэрэгцээ нэг амьдрах байр, идэх хоол тэднийхээ төлөвлөгөөг ингээд шаргуу гүйсээр хагаад хөдөлмөсөөр хагаад энэ зүйлийг нэг анзаарахгүй энэ бодлыг бодохгүйгээр өнгөрчдөг. Тэгээд хамгийн гол нь яг яадаг вэ гэхээр бид нар юугаараа хордог вэ гэхээр цаг хугацаагаараа хорчдөг. Одоо энэ амьдрал бидрийг ирэхэд хамгийн үнцэнтэй бэлэг юу гэхээр цаг хугацаа гэж би бол одоо 100% итгэлтэйгээр хэлнэ. Яагаад гэх юм бол хүн бүхэнд яг адилхан өгдөг цаг хугацааг бидний яг зөндөө олон ном уншиж агаад зөндөө олон хүмүүстэй уулзаж ярилцж агаад тэгж байгаа би энэ зүйлийг олж авсан байхгүй. За тэгээд хүмүүс хамгийн гол нь тэр цагаа мөнгөөр их сольж авдаг. Яагаад гэх юм бол одоо ч яг орчин үеийн нийгэм шиг капитализмын нийгэм бид нар одоо амьдрах за тэгэл идэж уух бүх зүйлд ингээд мөнгө төлж байгаа шүү дээ. Тэр бид нар яалч хэрэгтэй. Тэгээд тэднийг олохын тулд бид нар ингэж цагаа ингэж мөнгөөр сольж явсаар байтал ийм чанартай бодлыг бодож чаддгүйгээр ингээд өнгөрчдөг гэдгийг би ингээд анзаарсан байхгүй. За тэгэхээр би Швейцараас нэг зүйлийг ойлгож авсан. Тэд нар юу гэхээр нэг чанар төвлөрч чаддаг. Зүгээр гоё тийм гоё байгальтай ингээл өдрөө 24 цаг за шөнө 8 цаг унтцгаа гэж бодъё. За үлдсэн цагтаа яадаг вэ гэхээр зүгээр 2-3 цаг л ажиллацдаг. Яг чанартай. За тэгээ үлдсэн гоё цагт нь байгальтай гараад гоё алхаад
хөгжим сонсоод санаар голох нь гулгаа тэг гэр бүлтэйг аюу гой цагийг өнгөрөөдөг. Тэгэхээр яг тийм гоё амьд органик тийм байгалаараа харилцаа хүн ч өөрөө байгалийн амьд болохоор хүнд бүр маш их гоё аз жаргал өгч чаддаг. За тэгээд яг орчин үед чинь хамгийн том асуудал нь юу гэхээр хүн яг ингээд өөрөө ингээд гоё бүтээлчээр бодох тэр зүйлийг гэмтээгээд байгаа гэж ойлгосон. Яг тэгэхээр юу гэмтээгээд байгаа вэ гэхээр сошиал медиа, за тэгэл Facebook, Instagram тэгээд тийш оронгууд ингээд бусад хүмүүс хамгийн сайн зүйлээ л хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ хүн өөрөө өөрийгөө өөр нэгэнтэй автоматар харьцуулдаг энэ ч үгээс хүний нөгөө өөрийнх нь дотоод байдаг тийм зан арин шиг тэгээд энэ юм амьдарч байхад би яагаад ингэж амьдэрдэг юм болоо гэж сэтгэл санаа жоохон унах гаддаг. Тэр бол нэг тийм гоё чухал зүйл биш. Хамгийн гоё чухал зүйл юу гэхээр бид нар хүн болгоо өөр гэдгээ ойлгох хэрэгтэй. Одоо нэг царайлаг хүнийг хараад өөрийгөө толинд хараад би ямар царай муутай бэ гэж бодох нь бас буруу гэсэн үг байхгүй. Тэгвэл өөр нэгэн хүн чамайг бас царайлаг гэж харж магадгүй. Яг хүн болгоны гоо зүүн таашаал өөр, хүн болгоны мэдрэх мэдрэмж өөр, хүн болгоны багтаа өссөн орчин өөр. Тийм учраас яг энэ бүгдийг яг нэгтгэж гоё чаддаг зүйл юу гэхээр хүмүүс нэг нэгэндээ гоё хайрыг өгдөг, нэг нэгэндээ гоё тусалдаг, нэг нэгэндээ гоё дэмждэг. Яг тийм л зүйл үнэхээр аз жаргал юм байдаг би сайн гэж ойлгосон байхгүй. За тэгэхгүй ингээд яг энэ зөвхөн хүн өөрийгөө бодоол ирэхээр ингээд маш том асуудал хэрүүл маргааны их үүсэр болох. Одоо жишээлх юм бол ямарваа нэгэн зүйл донтсон те архинд юм уу, компьютер тоглоом ч юм уу, за тамхи тийм хорц уршил донтсон хүмүүс яг тэрний араас хөөгөө явчихаар за гэр бүлтэй бол эхнэр хүүхэд за тэднийг ингээ орхиод яваад ах юм бол мэдээж хүмүүс гомдол гарах нь ойлгомжтой. Яг гэх юм бол тэр нэг гоё юм өгөх хэрэгтэй. Тэр нэг гэр бүлтэй гоё цаг гаргадаг гоё ингээ хайрлаж халамжладаг эхнэр хүүхдэд яг тийм байвал гоё гэж бодсон. За тэгээд би ер нь ингээд бас өөрийнхөө ойлгосон юм ингээ баг багаар ингээд гоё подкастыг оруулъя гэж бодож байгаа. Тэгээд одоо ингээд нэг ярих хугацаа дуусчихин. Тэгээд угаасаа альвал зүйл угаасаа эхлэл нь маш хэцүү байдаг. Тэгээд миний үр дүн юу гэхээр зүгээр л ингээд эхний удаагийнхаа ингээд бичлэгийг хийгээд тэгээд YouTube-д байршуулах нь гол зорилго. Тэгээд авах зүйл байвал аваад гоё өөрөө тэгэл гоё ярилцах нь хамгийн гоё гол чухал зүйл юм байл шүү дээ. Тэгээд хэлье. За тэр баяртай.